Манай улс төрчид бусад улс орнуудын удирдагчид улс орноо хэрхэн зөв өдөртөн чиглүүлж хөгжүүлж байна вэ гэдгийг судалж даган дуурайхгүй хэрнээ сонгуульд ямар лөвөр ашиглаж байна вэ гэдгийг судалж даган дуурайх юм. Ер нь манай улс төрчдийн залмих бодлын булхаагаараа дэлхийн ямар ч улс төрчдөө соцрохгүй нэ. 2017 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй нэг нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэгдэж байгаа лөврийн схемийг судалж гадаадын компаниас улс төрийн зөвлөх үйлчилгээ авах оролдлого хийсэн байх юм. Бүр хэрэгжүүлсэн байхыг үгүйсэхгүй. Одоогийн байдлаар ил болсон баримтаар бол орлого хийсэн тогтогдлоо. Тодорхойлбол Их Британд үйл ажиллагаагаа явуулдаг улс төрийн зөвлөх үйлчилгээний Cambridge Analytica компани Facebook сошиал сүлжээний 87 сая хэрэглэгчдийн тухай мэдээллийг хууль бус аргаар цуглуулж улс орнуудын сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж байсан нь илэрсэн. Тус компани үйл ажиллагаа 2016 оны Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэгдэж байгаа. Энэ компани бизнес хөгжлийн газрын захирал асан Британ Кайзер тус компани үйл ажиллагаа хэрхэн явагдаж байсан дэлхийн ямар улсуудын сонгуульд нөлөөлөх үйлчлэгээ үзүүлж байсан талаар 2004-өөс 2018 оны баримтуудыг дэлгэж эхэллээ. Сонирхолтой тус компаниас ил гарсан дотоод мэйлүүдэд 2017 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхөөр ажиллаж байсан тухай дурддагджээ. Өөрөөр хэлбэл Монголын талаас аль нэг дэвшигч нь Cambridge Analytica компани үйлчлэгийг авч ашиглахаар хандаж ямар үн өртөг төлж хэрхэн ашигласан тухай мэдээлэл дараагийн задрах баримтуудаас ил болж магадгүй байна. Одоогоор ил гараад байгаа баримтууд дээр Монгол улсын нэр хэд хэдэн удаа дурддагджээ. Тухайлбал Монголын тал тавих санал бэлэн болсон тухай Cambridge Analytica компани удирдлагуудын хоорондоо харилцсан мэйлд өгүүлсэн байна. Энээс үзвэл манай улс төрчид дэлхийн ингээр сэтгэж улсаа хөгжүүлэхээс илүү дэлхийд дахинд ашиглаж буй лөөврийн технологиг нутагшуулах гэж оролдсон бололтой. Бүр ашигласан байх ч магадлалтай байна.